Даусыг эдийн засгийн чуулганаар энэ жил анх удаа Монголын хөгжлийн стратеги хэлэлцэн. Бид агентлаг мэдээллийг Швейцарын Давос хотоос шуурхай дамжуул. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвтэ Швейцарын Давос хотны олж байгаа дэлхийн эдийн засаг чуулга уулзалтын 3 дахь өдрийн шинэ мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр өчигдөр Давос хотны олж байгаа дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улсын хөгжлийн стратегийн 2040 он хүртэлх хөгжлийн зураглалыг хэлсэн байгаа. Тэгэхээр энэ хэлэлцүүлэг бол яг энэ хэлэлцүүлгийн талаар Хэвлэлийн баг хурал Давос хотын орон нутгийн цагаар ойролцоогоор 13 цагт болох байсан хэдий ч гэсэн бага зэрэг хугацаа хойшилсан байгаа. Тэгэхээр бид нар одоо яг Давос хотны ажиллаж байгаа Монголын мэдээ агентлагийн тоомч Гандема болон зураглаач Баатар Дорж нарттай холбогдсон. За яг энэ хэлэлцүүлгийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг үзүүлэхээр бэлтгэсэн байгаа. Байна уу? За, профессор Швабын санаачлагаар тэртээ 44 жилийн өмнө Швейцарын Давос хотноо зохион байгуулж ирсэн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 3 дахь өдрөө үргэлжилж байна. За, жил бүр дэлхийн улс төр эдийн засаг аж үйлдвэрийн тэргүүлэх төлөөлөгчид хурамчуулж тухайн жилийнхэн эдийн засаг аж үйлдвэрийн тэргүүлэх одоо эх жилийнхаа өнгийг тодорхойлдгоор энэ удаагийн чуулга уулзалтанд маш их ач холбогдол өгдөгөө. Тэгээ одоо Давос хотод ажиллаж байгаа тоомч Гандематай холбогдъё. Ганди намайг сонсож байна уу? Сайн явж байна уу? За, тэгэхээр өчигдрүүл Монгол Улсын хөгжлийн зураг, стратегийн хөгжлийн зураг 2040 он хэлэлцүүлэг болсон байгаа. Энэ хэлэлцүүлгийн үр дүн хэрхэн харж байгаа вэ? Нэг үр дүн яг одоо миний гарт цаасаар байж байна л да. Юу гэхээр Давосын эдийн засгийн чуулган дээр за хэлэлцэгдсэн тухайн өдрийнхаа хамгийн гол үйл явдлуудыг маргааш нь пресс релиз хэлбэрээр Хэвлэлийн хуудас болгон зарладаг, гаргадаг. За яг энэ хэлбэрээр бол улс орны олон улсаас ирсэн хэвлэл мэдээллийнхээ энэ пресс релизийг ашиглаад мэдээлэлээ дамжуулдаг байгаа. Тэгэхээр яг үр дүн нэгдүгээрт хэвлэл мэдээллүүд маш ихээр мэдээлж байна. Монголын тухайн мэдээллийг. Хоёрдугаарт бол хөгжлийн 3 хувилбарыг ярьсан байгаа. Тухайлбал за нэгдүгээрт бүс нутгийн хамаарал, өөрөөр хэлбэл одоо манай хоёр хөрш бол дэлхийн эдийн засгийн 50 гаруй хувийг хоёулахнаа бүрдүүлдэг. За түүнчлэн хятадын эдийн засаг ганцаараа ихэд хагас тэрлион долларын эдийн засаг байгаа гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч зол жаргал онцолж байсан. Тэгэхээр энэ хоёр эдийн засгийн супер том гүрнүүд 2040 он хүртэл мэдээж хөгжлийн эрчимтэй загвараар хөгжих байгаа. Яг энэ тохиолдолд Монгол улс үүнийг дагаад эдийн засгийн өсөлт нь маш сайн байх юмаа гэсэн хамгийн өөдрөг хувилбар байгаа. Хоёрдугаар хувилбар нь юу гэхээр за хятадын эдийн засаг ногоон өөрөөр хэлбэл Монголоос нүүрс авах нь багасна. За утаагүй байгаль орчинд ээлтэй технологи хэрэглээд эхлэх энэ цагт Монгол улсын нүүрсний экспорт яах вэ гэсэн ийм хувилбар байгаа. За энэ тохиолдолд за ямар хувилбар За тэгэхээр энэ тухай мэдээллийг бол бид нар бас өдөр дамжуулсан байгаа. Өөрөөр хэлбэл Хятад улсын эдийн засаг эрчимтэй хөгжих нь нэг талдаа манай улсад бол маш их ашигтай. Өөрөөр хэлбэл бид нар түүхэн эдийнхэн яг энэ бүс нутгийн гол экспортлогч болох боломжтой гэдгийг бол яг энэ Давосын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцсон төлөөлөгчд бол онцолж байсан. Өөрөөр хэлбэл ногоон эдийн засаг гэдэг маань бол байгаль орчинд халдгүй технологиор хөгжих боломжтой байдаг. За энэ утгаараа хэрвээ яг энэ Хятад байгаль орчинд одоо сөрөг нөлөөгүй, хоргүй, дээрэс нь ногоон эдийн засгийг хөгжүүлж чадах юм бол манай улсаас авах нүүрсний экспортын хэмжээ тодорхой хэмжээгээр буурч болцсошгүй. Тийм учраас Монгол улс аль болох за одоо яг энэ уул уурхаагаас хэд хамааралтай эдийн засгаас аль болох татгалзаж эдийн засгийг солонгоруулах хэрэгтэй гэдэг асуудлыг ч энэ удаагийн чуулга уулзалтаар хэлж байлаа. За одоо ингээд яг энэ Монгол улсын стратегийн хөгжлийн түнш 2040 он хүртэлх хэлэлцүүлгийн үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг та бүхэндээ хүргэе. Энд хэлцэгдсэн Монголын хөгжлийн стратегийн 3 хувилбар зураглалаас хамгийн муу гэгдэж байгаа нь ч магадгүй сайн хувилбар байж болох юм. Харин аль ч хувилбарыг нь хэрэгжүүлэхдээ бид иргэдийнхээ амьдралд хамгийн сайн нөлөө, өрхийнх нь орлогод бодиттой нэмэгдэл авчрах ёстойг анхаарах хэрэгтэй. Би улс орондоо төрийг том биш ухаалаг болох өөрчлөлтийг эхлүүлсэн. Үүнд төр гэдэг нэгдүгээрт судалгаанд суурилсан, хоёрдугаарт үйлчлэгэнд чиглэсэн, гуравдугаарт хуулийн засаглалтаа байх ёстойг онцолж байгаа. Мөн баялаг бүтээгчдийг дэмжих, төрийн үргүү зардлыг бууруулах ажлуудыг ч багтаасан. Өнөөдөр Давост хэлэлцсэн хөгжлийн зураглалыг энэ мэт төрийг шинжлэх ажилдаа хослуулбал Монгол улсад хөгжлийг бодитоогоор өргөжлүүлэх боломжтой болох юм аа. За
Сая та бүхэн яг Монгол Улсын ерөнхийлөгчийн өчигдөр болсон хилцүүлэг дээр хэлсэн үгийг гол агуулгатай танилцлаа. Ганди намайг сонсож байна. Тэгэхээр яг энэ удаагийн хилцүүлэгт орсон гадна дотны төлөөлөгчид өөрсдийнхөө байр суурийг хэрхэн илэрхийлж байгаа юм бэ? Гадны олон их сурвалжуудаас тухайлбал Колумбийн их сургуулийн профессор түүнчлэн Японы ерөнхий сайд Шинзо Абегийн эдийн засгийн тусгай зөвлөх гэх мэт олон хүмүүс байсан. За эдгээр хүмүүсийн төлөөлөөс би ярилцлага авсан байгаа. Хоёр их сурвалжийн яриаг одоо үзүүлье. Монголын хөгжлийн стратегийн 3 хувилбар өөр хоорондоо өрсөлдөх бус харин бие биенээ дэмжсэн чанартай. Аль ч тохиолдолд эрсдлийг олж харж түүнд бэлэн байх нь чухал юм. Бас нэг чухал асуудал нь монголчууд улс орноо хөгжүүлэхдээ өөрсдийн онцлогийг давхар харгалзан үзэх хэрэгтэй юм а. Үнэхээр сонирхолтой хувилбарууд байна. Монголын уул уурхайн салбар хөгжлийн гол тулгуур салбар гэдэг нь эндээс харагдаж байна. Гэхдээ миний хувьд боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Бид Монголын боловсролын салбарт хамтын ажиллагааг эхлүүлж, Швейцарын багш нарыг Монголын хөтөөд харин Монголын орон нутгийн сургуулийн сурагчдыг Швейцарт сургаж байсан тул Монгол улсын ирээдүйн хөгжлийн нэг гол чиглүүлэгч хүч бол боловсрол, эрдэм мэдлэг гэж харж байна. Монгол улсын хөгжил бол бидний ингээ дундын юм байна. Сая ерөнхийлөгчсөн хаалтанд нийллээ шүү дээ. Монгол нэг улс өөрөө их хайтайхан хөгжиж чадах юм бол тэр нь бусдын хувьд бол үлгэр жишээ болж чадна. Бусдын хувьд үлгэр жишээ болж чадах юм бол одоо ингээд үнэхээр энэ зөвхөн Монголын асуудал биш. Ингээд бас энэ дэлхийн дахны хөгжил рүү монголчуудын хийж байгаа өөрийнх нь хувь нэмрийн асуудал болох байхгүй. Өнөөдөр бас арга хэмжээнд нэг хүн хэлсэн хүн одоо сайн цагтаа бас тодорхой хэмжээгээр мөнгөө хуримтлал үүсгэж цааш нь даалт ээж тэгээд бороотой одоо хэцүү үедээ тэр мөнгөө зарцуулах хэрэгтэй гэсэн тэрэн шиг бид нар одоо анханасаа өөрсдийнхөө эрсдлүүдийг урьдчилаад ингээ харчих юм бол бас тодорхой хэмжээгээр бэлтгэлтэй авах боломжтой байна. Тэр утгаараа манай Монгол улсын хувьд бол бас энэ сценариудаа хилцүүлж байгаа. Ер нь гадныхан бас Монгол улсын талаар юу гэж боддгийг тэдний санааг нь сонсох нь их чухал байгаа юм л да. Давсын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байгаа. За монголчууд бидэнд хамгийн их хамааралтай бас нэг асуудал бол яг энэ 3 дахь өдрийн хилцүүлэг, өөрөөр хэлбэл авилгалын эсрэг түншлэл гэсэн хилцүүлэг байгаа. Тэгэхээр манай улс бол 2013 онд яг энэ авилгын эсрэг үйл ажиллагаараа бол маш амжилттай ажилласан бүс нутагтдэггүй. Дэлхийн олон улсад бол өөрийнхөө одоо тэр авилгалын индексээ бол тодорхой функтээр бол өргөжлүүлж чадсан амжилттай байгаа. Тэр өнөөдрийн яг энэ хилцүүлгээр манай улсын сайн дуршлаг, за бас бидний бусад орноос суралцах ямар асуудлыг хэлцэх болоо. Тэгэхээр яг одоо 2 цагийн дараа авилгын эсрэг хилцүүлэг болох гэж байгаа. За манай улс бол сүүлийн 4-5 жил дараалан энэ хилцүүлэгт маш идэвхтэй оролцож байсан. За түүнчлэн манай улсын авилгын индекс бол ер нь авилгын индексийн жагсаалтад эзлэх байр суурь өмнөхөөсөө бол дээшилж байгаа. 120 жагсагдчихсан манай улс одоо 37 орноор байраа ахиулж өөрөөр хэлбэл манай улсад авилга буурч байгаа гэсэн ийм сайн үзүүлэлт байгаа. Ийм учраас Монгол улсын ерөнхийлөгчийн өнөөдөр оролцох хамгийн гол арга хэмжээ нь тэгэхээр авилгын эсрэг ийм чуулган байгаа хилцүүлэг. За энэ хүү хилцүүлгийн үр дүн бид мөн цагийн зүрхнээс шалтгаалаад маргааш танилцуулна. За түүнчлэн бас нэг хилцүүлгийг энэ дуртахгүй бол болохгүй байна. Юу гэхээр төрийн шинжилэл гэсэн сэдвтэй хилцүүлэг өчигдөр мөн зохион байгуулагдсан. За энэ хуралдаанд Монгол улсын ерөнхийлөгч бас урагдж оролцсон байгаа. Тэгэхээр энэ хуралдаанд бол Монгол улс том төрөөс ухаалаг төрлөөр шинжилж байгаа үйл явцыг олон улсын эрдэмтэн судлаачид, улс төрийн зүтгэлтнүүд түүнчлэн тал бүрийн эрдэмтэд маш сонирхон ихтгэлийг сонссон байгаа. Үнэхээр төрийг том данхаар үйл ажиллагаа нь иргэдтэй хүрээгүй ийм байдлаас илүү их иргэдтэй хүрсэн, иргэдийнхаа дуу хоолойг сонсдог, цомхон бүтцээр ухаалаг хэлбэрээр ажиллаж чаддаг төрлөө шилжихэмсэн гэсэн үднээс Монгол улсын ерөнхийлөгчтэй санал бодлоо солилцсон маш олон орны төрийн тэргүүн байгаа. За энэ хилцүүлэг бол их үр дүнтэй болсон гэж би томьцохоо зүгээс. За түүнчлэн өнөөдөр яг Давос Монгол улсаас гадна за өөр анхаарал татсан хилцүүлгүүд маш олон болж байна. Тухайлбал Израилийн Нетаньяху одоо улстай бол хөрөнгө оруулалтыг татахын тулд маш хүчтэй мэдээлэл хийлээ. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн дарга Бан Ки Мун өнөөдөр үг хэлсэн. Бан Ки Мун мэдээлэлтэй тухайлбал мягны хөгжлийн зорилтын 2015 онд дуусж байгаа шинээр мягны хөгжлийн зорилтыг томьёолоход дэлхийн улс орнууд Давосын чуулганд хүрэлцэн ирсэн дайландаа энэ асуудлыг хилцээч, нухацтай авч үзээч. Цаашдаа дэлхийд дахинд Давосын
энэ чуулганы үүрэг нөлөө маш чухал юм шүү гэдгийг онцлсон. Уг нь бол Давосын чуулга уулзалт нэр нөлөөгөөр нүүбийн дараа ордог байсан. Гэхдээ сүүлийн үед бол зөвхөн эдийн засгийн асуудлаас гадна байгаль орчин, улс төр, нийгмийн маш олон асуудлыг цогцоор нь нэг дор хилцэж чаддаг болсноороо нэгдсэн үндэсний байгууллагаас тутахгүй их өндөр ач холбогдолтой чуулган болдгийг болсон юм байна шүү гэдэг дүгнэлтийг бол эндээс хийж болохоор байсан. За өнөөдрийн миний өгөх мэдээлэл энэ төрөйд өндөрлөө. За баярлалаа. Маргаашийн сурвалжлах ажилд нь бас амжилт хүсье. Тэгэхээр яг энэ Давосын эдийн засгийн чуулга уулзалтаар яригдж байгаа том төрөөс ухаалаг төрлөө гэдэг энэ асуудал зөвхөн Монгол улсын хувьд ч гэсэн өнөөдөр анхаарал татаад байгаа асуудал биш. Дэлхийн хөгжингүү бусад орнууд ч гэсэн хэрхэн яаж төсвийн зардлаа багасгах уу? За татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн яаж үр оновчтой за төрийн байгууллагыг цомхон чадварлаг болгох уу гэдэг энэ бүх асуудал ч гэсэн Давосын эдийн засгийн чуулга уулзалтын хэлцэх бас нэг гол сэдэв байлаа. Одоо та бүхэн цагийн урд мэдээллийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү?